За сайн байцгаана уу. Автоном мэдрэлийн тогтолцоо буюу денцефалон завсрын тархины талаарх лекцийнхаа 2 дахь хэсгийг хүргэх гэж байна. За вегетатив мэдрэлийн тогтолцоо нь дотоод шүүрлийн тогтолцоо болон тархины багны бөмбөгүүдтэй хамтран биеийн дотоод орчныг гемостаз хангахад шаардлагатай амин чухал үйл ажиллагаануудыг буюу амьсгал, цусны эргэл, бодисын солилцоо, биеийн дулаан, усны тэнцвэр, хоол боловсруулах, шүүрлийн ялгаруулалт, нөхөн үрчхүүг бол зохицуулж яадаг бахна. За автоном буюу өөрөө засах гэдэг нэршил бол эдгээр үйл ажиллагааг хүний ухамсараас үл хамааран санааны зоргоор хянагддаггүй болохыг бол илэрхийлдэг. Эдгээр тогтолцооны уруу дахь ширхгүүд нь голчлон дотор эргэтэн судас булчирхаан гүлгэр булчингуудыг мэдрэлжүүлдэг. Туулаа эдгээрийг висцеромотор буюу дотор эрхтний хөдөлгөөний ширхгүүд гэж бол нэрлэдэг. За симпатик эфрент, парасимпатик эфрент ширхэг гэж бол байна. За симпатик болон парасимпатик тогтолцооны аль альнийх нь эцсийн уруу дахь зам нь цувраа байрласан 2 нейроноос тогтдог. Нэгдүгээр нейрон нь преганглионик нейрон. Энэ нь эсийн их биеийн төв мэдрэлийн тогтолцоонд буюу тархины баг нь эсвэл нугсан дотор бол байрладаг. За хоёрдугаар нейрон нь постганглионик нейрон. Эсийн биеийн захын мэдрэлийн зангилаанд бол байрладаг байна. За симпатик мэдрэлийн тогтолцооны эсүүд цээж ба бүслэхийн хэсгийн Т1-ээс L2-ын хоорондох нугасны интермедио латерал колумнд байрладаг. За харин парасимпатик мэдрэлийн тогтолцооны эсүүд гавлын 3, 7, 9, 10 дугаар мэдрэлийн бөөмд болон нугасны ууцны хэсгийн хажуугийн ивэрт бол байрладаг бахнэ. За гипоталамус нь энэхүү бүх вегетатив захын вегетатив тогтолцоог удирдах гол төв нь бол болдог. Тэрээр хяналтаа, мэдрэлийн импульс болон дотоод шүүрлийн дааврын замаар нэгэн зэрэг бол хэрэгжүүлж чаддаг байна. Харин мэдрэхүйн талаас иржүү афферент висцерал ширхэгүүд нь симпатик, парасимпатик гэж хуваагддаг байна. За 3, 7, 9, 10 дугаар мэдрэлийн бөөмийн багны хэсэгт байгаа парасимпатикийн бөөм бол ногооноор харагдчихээн. За дунд нь Т2-оос L2-ын хооронд байгаа Т1-ээс L2-ын хооронд байгаа симпатикийн мэдрэлийн эсүүд гараад нугасанд илүү ойрхон симпатикийн зангилаа өгсөн байгаа нь бол харагдчихээн. За түүний доор S 2-оос S4-ийн түвшинд дахиад парасимпатикийн үйл ажиллагаа байна. Эдгээр нь шулуун гэдэс, давсаг, за эр бэлэг эрхтний үйл ажиллагааг хариуцдаг бахнэ. За вегетатив мэдрэлийн тогтолцооны 2 дугаар нейронууд байрлалын хувьд эрс ялгаатай. Өөрөөр хэлбэл постганглионикууд. Симпатик тогтолцоонд 2 дугаар нейронууд нь нуруу нугасны давуух паравертебралны чейн болон дотор эрхтний орчимдох превертебралны зангилаануудад бол байрлаж байдаг. Харин парасимпатик тогтолцоонд 2 дугаар нейронууд нь ихэвчлэн тухайн мэдрэлж буй эрхтнийхээ хананд ойрхон байрласан байдаг байна. За энэ хоёр тогтолцооны 1-р нейронууд аль нь ацетил холиныг ялгаруулж байдаг. Харин парасимпатик мэдрэлийн тогтолцооны 2 дугаар нейрон ацетил холиныг, симпатик мэдрэлийн тогтолцооны 2 дугаар нейрон нь норадреналиныг ялгаруулдаг. Хөлсний булчирхааг мэдрэлжүүлж буй симпатик системийн 2 дугаар нейрон нь норадреналин биш, харин парасимпатик тогтолцоотой адилхан ацетил холин ялгаруулдаг байна. За гипоталамус ямар зохицуулалт хийдэг вэ гэхээр бие махбодыг бүхэлд нь хамарсан нийтийн урвалыг удирдах нь. За парасимпатик тогтолцоо ихэвчлэн тропотропны идэвхжил үзүүлдэг. Өөрөлдөх юм бол урд гипоталамусыг зочрооход идэвхж нь. Энэ нь бие махбодыг амрах, нөхөн сэргэхэд чиглэгдэн, зүрхний цохилт удаашрах, цусны даралт буурах, амьсгалын эзлэгүн багасах, бодисын солилцоо саатах, хоол боловсруулах замын хөдөлгөөн нэмэгдэж шүлсэн ялгарах, хүүхэн хараа нарийсах шинжүүд бол илэрнэ. Харин симпатикийнх эрготрофны идэвхжил үзүүлнэ. Өөрөөр хэлэх юм бол арын кавдал хэсгийн гипоталамусыг зочроосноор симпатик хэсэг идэвхжин. Энэ нь бие махбодыг тэмцэх, зүгтах, хүч гаргахад бол бэлдэнэ. Ингэснээр цусны даралт ихсэх, зүрхний цохилт түргсэх, булчин болон уушигны цусан хангамж нэмэгдэж хоол боловсруулах эрхт нэх буурна.
За цусан дох глюкоз болон адреналины хэмжээ гэсэн хүүхэн хараа, томрох, нүдний завсар, нарийсах шинж илэрнэ. За эдгээрийг хооронд хэрхэн холбогдох юм бэ гэхээр гипоталамус нь захын вегетатив систем рүү дараах уруудах замуудаар дамжуулан тушаал илгээнэ. Медиал forebrain bundle, мамилотегментальны тракт, шүүцийн буюу дорзал лонгитудиналны фасцикулус. Эдгээр замууд нь гипоталамусын шийдвэрийг тархины багнуулан нугасны вегетатив төвүүдэд хүргэдэг мэдээллийн хурдны зам юм аа. За симпатик мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны онцлог бол ерөөсөө симпатик мэдрэл судасны гүлгэр булчин, хэвлийн дотор эрхтнүүд, тэгээд давсаг, шулуун гэдээс, үсний ууд, хүүхэн хараа, зүрхний булчин, хөлс, нулимс, шүлсний булчирхайг бол мэдрэлжүүлнэ. Хоёрдмол үйлдэл хэвлийн дотор эрхтэн давсаг, шулуун гэдэсний булчин гэс хадуулдаг бол бусад бай эрхтнийг цочроож агшаадаг. За биеийн артерийн судасны голчиг голлон зохицуулна. За симпатик итвэгчил ихсгэд судас найрсж багасхад судас өргөсдөг байна. За урдл буюу преганглионик ширхгүүд нь цээжний Т1-ээс бүслэхийн Т2 хооронд хажуугийн иврээс бол эхэлдэг. За White Ramos буюу меленцийн урдл ширхгүүд энэ салгаар дамжин симпатик хэлхээнд бол очдог. За симпатик хэлхээний замууд нь тухайн сегментийн түвшиндөө шууд 2 дугаар нейронтой холбогдож болно. Эсвэл бол хэлхээний дагуу дээшээ эсвэл доошоо шилжин өөр түвшинд холбогдож болно. Занглаг синапс үүсгэлгүй дамжин өнгөрч нурууны өмнөх превертебралны занглаанд бас очиж болно. Өөрөөр хэлэх юм бол симпатикийн занглаа бол маш урт юм нэг цээжний хэсэг дээр хүзүүний зүйлч шиг юм унжиж байрлсан байдаг харагдчихсэн тийм ээ өмнөх зураг дээр. Тэгэхээр яг харалдаа төвшөндөө 2 дугаар нейронтойгоо холбогдож болох юм байна. Эсвэл уруудаж өгсөд холбогдож болох юм байна. Бүр тэрлүү орохгүйгээр превертебралны занглаанд бол бас хүрч болох юм байна. За үүнээс гадна Грей Рамус буюу мелийн гүү 2 дугаар нейроны ширхгүүд нь энэ салгаар дамжин нугасны мэдрэлтэй эргэн нэгдэж арсны судас, өсний булчин, хөлсний булчирхайд бол хүрж болох нэ. За толгой ба хүзүүний симпатик мэдрэлжил. За хүзүүний хэсгийн нугасанд симпатик бөөн байдаггүй тул толгой хүзүүний мэдрэлжилт нь нугасны цээжний дээд хэсгийн буюу Т1-ээс Т5 дугаар үеийн хажуугийн багнаас бол их авдаг байх нэ. Урдис ширхгүүд симпатик хэлхээгээр дээшилж хүзүүний 3 занглаанд буюу дээд, дунд болон цервикоторакалны буюу одон занглаанд бол төгсдөг. За external carotid plexus хүзүүний дээд занглаанаас гарсан ширхгүүд энэхүү артерийг даган нүүрний хөлсний булчирхай, үсний булчин судснуудад бол хүрдэг. За internal carotid plexus эдгээр артерийг даган нүдний бүтцүүд хүүхэн харааг тэлэгч булчин тарсаал булчин гэх мэтийг мэдрэлжүүлнэ. Нулимс болон шүлсний булчирхайг мэдрэлжүүлэхээр салдаг байна. За хүзүү нүүрний хэсгээс гадна энэ хэсгээс цээж, уушиг, хэвлийн эрхтнүүдийн салаанууд бол гарна. Зүрх ба уушиг хүзүү болон цээжний дээд занглаанаас гарсан ширхгүүд зүрхний мэдрэлээр дамжин зүрхний сүлжээнд, муушигны мэдрэлээр дамжин гуурсан холоо уушгинд хүрнэ. Хэвлий ба арцгийн эрхтнүүдэд хэрхэн хүрэх вэ гэхээр цээжний Т5-аас Т12-ийн үеэс их авдаг урдил ширхгүүд спланчник мэдрэлээр дамжин аортын дараах хос бус занглаануудад буюу цилак, дедод, мезентерик занглаанд хүрч 2 дугаар нейронтойгоо холбогддог байна. За парасимпатик ширхгүүдэд харьцуулахад симпатикийн 2 дугаар нейроны ширхгүүд нь маш урт бөгөөд эрхтэнд хүрэхээс өмнө олон тооны сүлжээг бол дамждаг байна. За бөөрийн дээд булчирхайнд тархилаг давхарганд. Энэхүү бүтцэн симпатик мэдрэлийн тогтолцоонд онцгой байр суурийг эзэлдэг. Бөөрийн дээд булчирхай нь өөрөө симпатик занглаатай адил үүрэг гүйцэтгэдэг бөгөөд урдил преганглионик ширхгүүдээр шууд мэдрэлждэг.
Түүний доторх өөрчлөгдсөн 2 дугаар нейронууд нь аксон байхгүй бөгөөд оронд нь эпинефрин, адреналин болон норепинефринийг шууд цусны урсгалд ялгаруулдаг. Симпатик идэвхжил нь эдгээр даавруудыг ялгаруулснаар биеийг стрессийн үед маш хурдан дайчлах нөхцөлийг бүрдүүлдэг юм байна. За, Горндрийн хам шинж. Толгой болон хүзүү рүү явж байгаа симпатик замын аль нэг хэсэг гэмтэх, өөрөөр хэлэх юм бол нусны цилоспинал төв, хүзүүний симпатик чейн судас дагсан сүлжээ тасалдах үед бол үүсч болно. Энэ хам шинж нь гэмтсэн талдаа буюу эпсилатерал үүсдэг. Горнрийн гурван шинж илэрдэг. Миоз буюу нүдний хүүхэн харааг тэлэгч болж агшиж чадхаа болсноос болоод хүүхэн хараа нарийнсан. Ботоз буюу зовхунж нь энэ офталон буюу мускулус орбиталас суларснаас нүдний алим дотгош хонхооч харагдах шинж бол илэрдэг байна. Үүнээс гадна нүүрэн дээр хөлс ялгархаа болох судас өргөсний улмаас нүүр нь улаагаад хуурай харагддаг шинжүүд бол давхар гардаг байна. За, яагаад Горндрийн хам шинж үүсдэг вэ гэхээр нэгдүгээрт нь панкос тавдар буюу уушигны оройн хэсгийн хор тавдар хүзүүний симпатик зангилааг дарж гэмтэх үед үүсч болно. За, энэ тохиолдолд уушигны өмнгийн шинж илэрхээс өмнө мэдрэлийн шинж бол төрүүлж илэрдэг байна. За, дараагийнх нь гүрээний артерийн хуулрал ихэвчлэн гэмтлийн шалтгаантай байх магадлалтай. Артерийн судасны дотор хаан урагдаж хоёр давхаргын хооронд цусан хураа үүсснээр түүнийг дагаж үе симпатик мэдрэлийг дарах цусан хангамж тасалдах замаар бол үүсдэг байна. Түрүүн хэлсэнчлэн гэмтлээс болон судасны ханны төрөлхийн эмгэг буюу фибромаскулярны дисплазигаас болж үүсэх нь илбэг байдаг юм байна. За, тархины багны гэмтэл буюу төвийн гаралтай симпатик замын гэмтлийн үед өргөлөх юм бол Валенбергийн хам шинж зэрэг судасны эмгэгийн үед Горнер илэрч болно. За, симпатик гэмтлийн үед үүсдэг судас өргөсөлтийг амгаах ухаанд эмчилгээний зорилгоор ашиглаж болдог. Өөрөөр хэлэх юм бол симпатик зангилааг симпатектоми хийснээр реногийн өвчин зэрэг цусан хангамжийн дутагдал судас нарийсаад цусан хангамж алдагддаг. Ийм өвчний үед цусны урсгалыг нэмэгдүүлэхийн тулд мэс засал хийж байгааг бол хэлж байгаа. За, ганцхан эрсдэл байгаа. Энэ нь спланчник мэдрэл гэмтэх үед гидсний судснууд хэт өргөсч тэнд цус хурах, дотор цус алдах эрсдэл бол гардаг байх нэ. За, парасимпатик мэдрэлийн тогтолцоо. Парасимпатик систем нь симпатик систем шиг бүх биеийг хамарсан хариу үйлдэл бол үзүүлдэггүй. Харин тодорхой хэсэг газрын хүрээнд үйлчлэгээ үзүүлдэг нь гол онцлог нь болж байгаа. Учир нь 2 дугаар нейронууд нь байр хитэнтэйгээ маш ойрхон, өөрөөр хэлэх юм бол парасимпатикийн зангилаа байр хитэнтэйгээ ойрхон, симпатикийн зангилаа нугастайгаа ойрхон байдаг тийм ээ. Түүнээс гадна парасимпатик системийн төгсгөлд ялгардаг ацетил холин хэмээх бодис нь холин эстраза ферментийн нөлөөгөөр маш хурдан задардаг тул үзүүлэх нөлөө нь богино хугацаанд үргэлжилдэг байна. За, түрүүний хэлсэн шиг преганглионик ширхгүүд нь маш урт, симпатикийнх бол маш богинохон тийм ээ. Постганглионик нь симпатикийнх нь урт байдаг бол парасимпатикийнх богинохон байдаг байна. За, хаанаас эхлэх вэ гэхээр нэгдүгээр нейронууд нь тархины багны бөмбөд болон ууцны хэсгийн S2, 3, 4 дахь хэсэгт байдаг байна. За, үндсэндээ хоёр хэсэгтэй. Тэгэхээр багны бөмбөд буюу краналны хэсэг гэж байна. Ууцны хэсгээс гарсан ууцны хэсгийн гэж байх нь тийм ээ. За, гавлын хэсэг үндсэндээ юуг мэдрэлжүүлэх вэ гэхээр нэгдүгээр нейрон нь тархины багны бөмбөдөд байрлаж байгаа учраас 3, 7, 9, 10 дахь мэдрэлийн бүрэлдэхүүнд бол байна. Преганглионик ширхгүүд нь байр хитэнтэйгээ маш ойрхон, целлярын зангилаа, петрикопалатины зангилаа, субмандибулярны зангилаа, оотик зангилаануудад хүрч 2 дугаар нейронтойгоо холбогддог. Толгой орчмын парасимпатик ширхгүүд нь маш богино ба гүлгэр булчин, хөлсний булчирхай, нулимсны булчирхай, шүлсний булчирхайг бол мэдрэлжүүлнэ.
цусны, судасны, хамны гүлгэр булчингууд нь парасимпатик мэдрэлжил тавдаггүй. Өөрөлдөх юм бол зөвхөн симпатикаар мэдрэлжигдэж агшдаг бахнэ. За, цээж болон хэвлийн эсгийн мэдрэлжилтийг хариуцдаг үндсэн парасимпатик бол тэнэгч мэдрэл. Тэнэгч мэдрэлийн нурууны буюу дорсол нүхлийн үс нь преганглионик ширхгээс бол бөөмөс преганглионик ширхгүүд нь бол эхлэн зүрх уушиг хэвлийн дотор эрхтнүүд бүдүүн гүдсний эхлэлээс эхлээд хөндлөн гидс хүртэл одоо бүдүүн гидсний 3/2 хүртэл хэсгийг мэдрэлжүүлнэ. Хоёрдугаар нейронууд нь байр эрхтнийхээ яг хажууд байрлах вегетатив сүлжээнүүдэд эсвэл гидсний ханан доторх авар байх юм болон Меснерийн сүлжээнд байрладаг бахнэ. За, уудсны хэсгээс гарсан мэдрэлүүд нь яах вэ гэхээр уудсны сегментээс их аваад биеийн доод хэсгийн амин чухал үйл ажиллагааг бол зохицуулна. Үргэлжлэх юм бол арцгийн эрхтний буюу бэлгийн эрхтний үйл ажиллагааг хангадаг. За, pelvic splanchnic nerve болон superior inferior hypogastric plexus-ээр бол дамжиж эрхтэндээ хүрнэ. Бүдүүн гидсний төгсгөл хэсэг буюу хөндлөн гидсний аслагдсан 3/1-ээс эхлээд шулуун гидээс давсаг бэлэг эрхтний зангилаануудад хүрдэг байна. Гол зохицуулах үйл ажиллагаа бол шээх, бийцсах. Арцгийн бүсэд парасимпатик систем давсаг болон шулуун гидсийг одоо хоослох үйл явцыг бол хариуцдаг байна. За, бэлгийн үйл ажиллагааны хувьд бол бэлэг эрхтний хөвчрөлтийг нь парасимпатик хариуцна. Харин үрийн сууг болон үрийн цэврүүний агшлтыг өдөөх, үрийн шингэн гадагшлах үйл явцыг бол симпатик мэдрэлийн тогтолцоо хариуцах нэ. За, давсагны мэдрэлжилт. Давсагны мэдрэлжилт нь одоо симпатик, парасимпатик болон биеийн мэдрэхүйн замуудын нарийн харилцан үйлчлэлээр бол зохицуулагдж байдаг. За, вегетатив мэдрэлийн тогтолцооны хямралын үед давсагны үйл ажиллагаа алдагдах нь одоо хамгийн түгээмэл. За, парасимпатик тэгвэл яадаг юм бэ? Өөрөлдөх юм бол парасимпатик бол хоослно. Нугасны уудсны S 2, 3, 4-р сегментээс эхэлсэн pelvic splanchnic нервэл парасимпатик мэдрэлийн одоо давсагны хананы зангилаанд хүрнэ. Ингэснээр давсагны ханын гүлгэр булчин буюу detrusor булчинг агшааж нэгэн зэрэг internal uretral sphincter буюу одоо дотор хунигч булчинг сулласнаар шээс одоо гадагшлах үйл явцыг бол парасимпатик мэдрэлжүүлдэг байна. Харин симпатик мэдрэлийн тогтолцоо яах вэ гэхээр хадгална. Шээсийг хураана гэсэн үг тийм ээ. За, нугасны цээжний доод болон бүслэгийн дээд хэсгийн хажуугийн багны нейронуудаас бол эхэлсэн ширхэгүүд симпатик чейн буюу одоо симпатик зангилааны доод болон inferior splanchnic нервсээр дамжиж inferior mesenteric ganglion хүрнэ. Зангилааны дараах ширхэгүүд нь inferior hypogastric plexus-ээр дамжиж давсагны ханын одоо tunica muscularis-ыг суллаад detrusor булчинг суллана гэсэн үг тийм ээ. Тэгээд дотор хунигч булчинг бол агшаадаг. Ингэснээр давсганд шээс хураагдах нэ. За, тэгвэл биеийн мэдрэхүүн одоо мэдрэл буюу pudendal, somatic pudendal нерв ямар үүрэгтэй вэ гэхээр давсагны хананд байрлах биеийн мэдрэхүүн ширхэгүүд нь өвдөлт буюу ноцицептер, тэлэлт буюу проприцепторыг мэдэрдэг тул дүүрэх чинэрхийг бол дамжуулдаг юм байна. Давсаг дүүрэх үед нугасны уудсны сегментүүд болон pelvic splanchnic нервээр дамжин давсагны ханын булчин болон дотор хуниасны тонус рефлексээр нэмэгдчихэд. За, ингээд давсагны ханын тэлэлт нь арын багны замаар дамжин тархины торлог байгууламжийн locus coeruleus-ийн ойролцоорших гүүрийн шээх төвд хүрснээр шээс хүрч байгаа хүн бол ухамсартайгаар мэдэрдэг байна. За, ингээд гүүрийн төвөөс тархины тал бөмбөлгийн дотор гадаргуу дээрх парацентрал лобул болон бусад хэсэг рүү бол дамждаг байна. За, хажуугийн зурагт detrusor булчин одоо дотор хонигч булчин, гадна хонигч булчин харагдаж байна. За, симпатик мэдрэл самото мотор мэдрэл бол тод улаанаар харагдаж байна тийм ээ. Хизээ шээх вэ гэдгийг одоо бүрэн зохицуулна гэсэн үг. За, симпатик буюу шээс хадгалахад оролцдог мэдрэлийн зангилааны өмнөх болон дараах харагдаж байна. За, симпатикийн одоо симпатетик чейн буюу одоо симпатикийн зангилаа бол нугасандаа ойрхон одоо тэр шаруудын дунд ойрхон харагдаж байна. За, парасимпатик бол
уудсны хэсгээс гараад симпатикийн өмнөх зангилаа маш урт үргэлжлэлээ. Зангилаа байлаа. Тэгээд дарын одоо зангилааны дараах ширхэг бол харагдчихэв. За ингээд давсаг дүүрсэн шүү, шемэр биш шүү гэдгийг одоо давсагны тетрүүсэр булчин болон гадна одоо хонигч булчингаас явж байгаа мэдрэл өгсөж одоо хурж байгаа хэсгийг эргээд сумтай цэнхэр одоо өнгөр харуулсан байгаа нь харагдаж байна. За тэгэхээр шээсээ барина буюу urinary continence дотор болон гадна хоногч булчингууд агшиж шээс гадагшлах замыг хааснаар шээс баригдах ёстой тийм ээ. Тэгвэл симпатик зохицуулт нь Т11-ээс L2-ын сегментээс ирэх симпатик ширхгүүд дотор одоо хонигч булчингийн альфа рецепторыг агшааж давсагны ханны тетрүүсэр булчинг саатуулдаг гэж төрүүлсэн. Тэгвэл соматик зохицуулт нь болохоор гадна хонигч булчинг арцгийн яроолын булчингуудтай адил хөндлөн судалтай тул пудендал нервээр дамжуулан ухамсартайгаар бол удирдна. Давсаг дүүрч ханан сулрах үед ууцны соматик нейронууд гадна хуниасыг итвэхжүүлж тетрүүсэр булчингийн рефлекс агшилтыг бол эсэргүүцэж сулж идэг байна. За шээх үйл явц буюу мехтришн давсагны хан сунах үед висцерал мэдрэхүүн афферент нейронууд цочрох нь шээх хүслийг бол төрүүлж эхэлдэг юм байна. Тетрүүсэр булчингийн агшилт парасимпатик мэдрэлээр ууцны нугаснаас харцгийн мэдрэлээр дамжирч давсагны ханыг бол агшаана. За дотор болон гадна хонигч булчингууд нэгэн зэрэг суларч шээс гадагшлах нөхцөл бол бүрдэнэ. Нэмэлтээр одоо шээх үйл явцыг дэмжихийн тулд хэвлэлийн булчингуудыг ухамсартайгаар бол агшааж болно. За дээд буюу supraspinal зохицуулалт гэж байна. Шээх үйл явцыг тархины дээд төвд дараах байдлаар бол удирдана. Гүүрний шээх төв. Энэ төв нь reticulospinal замаар дамжуулан хонигч булчингуудын одоо сулрал болон тетрүүсэр булчингийн агшилтыг одоо уялдуулж зохицуулдаг юм байна. За эдгээр үйл ажиллагаа бол глутамат хэмээх нейротрансмиттерээр бол дамждаг. Духны гадар бүслүүр атра болон суурийн одоо зангилаанууд зэрэг дээд төвүүдээс ирэх дохио нь шээх төвийг дарангуйлж цагийн олоогүй үед одоо шээх үйл явцыг бол саатуулдаг бахнэ. За давсагны үйл ажиллагааны хямрал нь төвийн болон захын мэдрэлийн тогтолцооны олон өөр төвшний гэмтлээс бол шалтгаалж идэг. Шээсээ барих болон шээх үйл явц нь алслагдсан бүтцүүдийн нарийн хамтын ажиллагааг шаарддаг тул мэдрэлийн одоо замын айл ч хэсэгт гэмтэл гарах нь давсагны үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг. За нэгдүгüүрт нь нейроген давсагны хямрал. Энэ нь давсагны мэдрэлжүүлэлтийн алдаг талаас үүсдэг бөгөөд дараах нийтлэг шинжээр бол илэрдэг. Шээс ойрхон хүрэх, шээс маш хүчтэй гинт хүрэх, барьж чадахгүй болох, давсаг бүрэн сулрахгүй байх. За дахин давтагдах одоо шээсний замын халдвар urinary tract infection гэсэн үг тийм ээ. За тетрүүсэр булчингийн гиперрефлекс өөрөрлөх юм бол тетрүүсэр булчингийн гиперрефлекс болчих юм бол шээс маш хүчтэй хүрнэ. Шээсээ одоо ойрхон хүрээд шээс алдах. Гэхдээ давсагт үлдэгдэл шээс бага байхаар илэрдэг байна. Энэ эмгэг нь нугасны ууцны хэсгээс дээш орших, саатуулах одоо замууд гэмтснээс болж үүсдэг. Давсаг дүүрэх үе шатнд тетрүүсэр булчин хит их агшаад идэг байна тийм ээ. Үндсэн шалтгаан нь тархимал хатварл байж болно, Паркинсоны өвчин байж болно, тархины тухны хэсгийн гэмтэл байж болно. Хавдар болно, цус харуултуудаас болж үүсч болох нэ. За тэгвэл тетрүүсэр болон шпинктер булчингийн дисинерги үүсч болно. Өөрөглөх юм бол тетрүүсэр булчин болон хуниасны булчингуудын одоо зохицолтой ажиллагаа алдагдана гэсэн үг тийм ээ. Инхээр тетрүүсэр булчин агших үед хуниасны булчин зэрэг суларч чадахгүй байгаа гэсэн үг тийм ээ. Өөрөглөх юм бол нугасны ууцны хэсэг болон гүүрний шээх төвийн хооронд гэмтэл үүсэх юм бол үүсдэг гэсэн үг. Шээс хүчтэй хүрэх боловч давсаг ерөөсө бүрэн сулардаггүй гэсэн үг. За давсагны гаралт дах одоо эсэргүүцэл ихснэр бөөрийн үйл ажиллагаанд бол сөргөөр нөлөөлн өсөх замын халдвар үүсэх эрсдэлтэй болж эхэлдэг юм байна. Ихэвчлэн нугасны гэмтэл, нугасны хавдар, хүзүүний миелопатиас бол шалтгаалдаг байна.
За дөрөвдүгээр үндсэн хүчин эмгэг бол детрузер булчингийн А рефлекси болох. Давсагны хананы булчинг агшаах парасимпатик болон бие мэдрэхүүн замууд тасалдсанаас болж үүснэ. Гэмтэл нь нугасны ууцны хэсэг буюу конус мэдүүлэлээр эсвэл захын мэдрэлүүд буюу кауда икона гэмтснээс болж үүсэх юм байна. За тэгэхээр шээс хүрэх мэдрэмж буурна, шээж эхлэхэд хүндлэрэлтэй болно, давсаг маш ихээр тэлнэ, 2 литр хүртэл шээс агуулах боломжтой. Шээс хальж гойчих буюу хит дүүрэх үед дусганж гарч болно. Нугасны адан сүлний хэсгийн хавдар, бүслийн нурууны эвэрхий, чихрийн шижингийн мэдрэлийн эмгэг, ген барын хам шинжийн үед бол үүсдэг байна. За давсагны үйл ажиллагааны мэдрэлийн мөрс гаралтай болон бусад түгээмэл хямралууд жинхэнэ стрессийн гаралтай шээсээ барихгүй бах. Женин стресс инконтиненс гэж байна. Энэ эмгэг нь давсагны ханын детрузерийн үйл ажиллагаа хэвийн боловч зөвхөн гадна хуниасны булчингийн идэвхжил суларснаас болж үүсдэг. Ханиах, найтах, хүнд ачаа өргөх зэрэг хэвлийн доторх даралт ихсэх үед өөрийн мэдлэг бол шээс алдна. Тэгэхээр эмэгтэйчүүдийн дунд хамгийн илбэг тохиолддог шээс алдах хэлбэр ялангуяа умайгаа ахуулсан хистерэктоми илгэсэн олон төрсөн эсвэл умайн унжилттай эмэгтэйчүүдэд тохиолдох нас ахих тусам эрсдэл бол нэмэгдчихэд байна. За нейроген холбоо нь бол детрузер гиперрефлекс болон детрузер болон шпинктер булчингийн дисэнерги зэрэг мэдрэлийн гаралтай эмгэгүүдийн үед хавсарч илэрч болдог байна. Мэдрэлийн бус гаралтай хямралууд давсагны доорх бөглөрөл буюу интравесикалны обструкшн ихвчлэн эрэгтэйчүүдэд их тохиолддог бөгөөд гол шалтгаан нь түрүү булчирхаан хор хавдаргүй томрол гиперпласи гипертрофи шээс хүчтэй хүрэх ойр ойрхон шээх, шүүн шээх, шээс хаагдах, шээс хит их дүүрэхэд тусагнах. За гадна хуниасны сулралгүй байдал. За залуу эмэгтэйчүүдийн дунд шээс гадагшлах саад болох түгээмэл шалтгаан бол гадна хуниас булчин хангалттай суларч чадахгүй байдаг явдал юм. За булчингийн цахилгаан амжилтыг хийхэд булчингийн агшилт илэрдэг байна. Энэхүү сорилн тухайн эмгэгийг тархамлах дурл болон сэтгцийн гаралтай давсагны хямралаас ялах гэд бол тусалдаг юм байна. За энэ үрээс 4-өөс дээш насны хүүхэд эсвэл насанд хүрсэн хүн ямар нэгэн тодорхой мэдрэлийн болон органик эмгэггүй байх үед шүн орондоо шээхийг хэлдэг байна. Энэ үрээс нь нейроген буюу мэдрэлийн тогтолцооны гэмтэл биш гэж бол тооцогддог юм байна. Орондоо шээх нь дараах өвчний шинж тэмдэг байж болох тул шалгах шаардлагатай. Эпилепси өвчнөөс ялгах ёстой. Нурууны төрөлхийн гажиг буюу спина бифида оккультагаас ялгах ёстой. Шээс бэлгийн замын төрөлхийн гажигаас шулуун гэдэсний мэдрэлжилт. За шулуун гэдэс хоослолт болон эрэгтэй бэлэг эрэгтний мэдрэлжилтийн механизм нь давсагны үйл ажиллагаатай олон талаараа төстэй байдаг. Эдгээрийн талаарх дэлгэрэнгүй тайлбарыг доор нэгтгэж байна. Шулуун гэдэсний хоослох үйл явц нь мэдрэхүүн болон хөдөлгөөний замуудын нарийн зохицуулалтанд орол явагдана. Мэдрэхүү шулуун гэдэс дүүрэх үед хананы суналтын рецепторууд идэвхжиж импульсийг inferior hypogastric plexus-ээр дамжуулан нугасны ууцны хэсэгт бол хүргэдэг. Тэндээс мэдээлэл дээшлэн тархины багны торлог байгууламж болон тархины гадарт дамжиж бие засах хүслийг бол төрүүлдэг юм байна. За парасимпатик буюу S2-оос S4-ийн хэсэгт байрлах мэдрэл гэдэсний гөрүүлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлж internal sphincter булчинг бол сулруулдаг. Ингэснээр хоосрох нь байна, тийм ээ. За симпатик систем гэдэсний гөрүүлзэх хөдөлгөөнийг саатуулдаг. Биеийн буюу соматик мэдрэл гадна хунигч булчин нь хөндлөн судалтай булчингаас тогтох бөгөөд хүн үнийг ухамсартайгаар удирдах, бие засахдаа хүлээж чадна гэсэн үг. Бие засах үйл явц нь голчлон хэвлийн булчинг шахах замаар хэрэгждэг байна. За шулуун гэдэсний хоослолтын хямрал буюу баах хямрал гэсэн үг шүү дээ, тийм ээ. Өтгөн хатж болно. Бүслийн ууцны төвөөс дээш
одоо нугас тасарсан тохиолдолд бол үүсч болно. Гэдэс дүүрсэн мэдээлэл тархинд хүрэхгүй болж хэвлийн одоо шахалт одоо ухамсартайгаар хийх боломжгүй болдог. Саажилтын улмаас хуниасны булчингийн одоо хянах одоо хаалтыг барих үйл явц хангалтгүй болдог байна. За тэгвэл өтгөнөө барих үйл явц алдагдах fecal incontinence нугасны уудасны хэсгийн S2-оос S4 одоо сегмент гэмтснээр хошдооны рефлекс арилж өтгөнөө барьж болвол чадхаа болдгийм байна. За эр бэлэг эрхтний мэдрэлжилт. За энэ нь болохоор симпатик болон парасимпатик биеийн мэдрэлийн аль альных нь оролцоотой бол явагддаг. За эр бэлэг эрхтний хөвчрөх үйл явцыг бол парасимпатик мэдрэл бол хариуцдаг юм байна. Нугасны S2-оос S4 сегментээс гарах арцгийн эригентес нерв болвол шодон хөндийлэг биеийн судсыг өргөсгөж цусаар дүүргэснээр хөвчрэлт бол явагдана. За харин үрийн шингэн гадагшлах процессыг симпатик мэдрэл бол хариуцдаг. Нугасны бүслэхийн дээд хэсгээс гарах симпатикийн ширхэхгүйд үрийн цэв рүү түрүү булчирхай үрийн сувгийг агшааж үрийг бол үрийн шингэнг бол гадагшлуулдаг юм байна. За соматик мэдрэл пудендал нерв нь шээсний сувгийн хуниас болон хуниас булчин болон ишокаверноз бульба спонгиас булчингуудыг бол мэдрэлжүүлдэг юм байна. За дээд шатны хяналт бэлэн үйл ажиллагааны эцсийн дүндээ гипоталамусын хяналтанд байдаг. Гипоталамус мэдрэлийн одоо ретикулоспиналны зам болон цусаар дамжих дааврын замаар энэ хяналтаа бол хийж идэг юм байна. За бэлэн үйл ажиллагааны хямрал гениталны дисфункшн. За нугасны гэмтлийн түвшингөөс хамаарч бэлэн үйл ажиллагаа өөр бол алдагддаг. За цээжний түвшний гэмтэл. Нугас цээжний түвшинд тасрахад бэлгийн сулрал буюу потенц үүснэ. Гэвч рефлексийн замаар шодоо хөвчрөх болон хаяа үрийн шингэн гадагшлах бол боломжтой. Мөн доод мөчний саажилттай өвчтнүүдэд төмсгний хатангаршил бол ажиглагддаг бахнэ. За ууцны түвшний гэмтэл S2-оос S4-ийн түвшинд гэмтсэн байх юм бол яах юм бэ? Нугасны ууцны хэсэг гэмтсэн тохиолдолд хөвчрэлт бол үрийн шингэн гадагшлах үйл явцын аль нь бол боломжгүй болдог. Учир нь хөвчрөлтийг хариуцдаг парасимпатик төв болон гадагшлуулах үйл явцад оролцдог замууд бол энэ түвшинд байрлаж идэг юм аа. За висцерал болон рефритфейн өөрөөр хэлэх юм бол дотор эрхтний өвдөлтүүд болон шилжсэн өвдөлтүүдийн талаар ярих гэж байна. За бидний дотор эрхтнээс ирж буй ихэнх вегетатив сэрлүүд одоо тархинд ухамсартайгаар мэдрэгддэггүй. Гэвч зарим нөхцөлд өвдөлт бол мэдрэгддэг. За хөндийн эрхтэн буюу ходоод, гидээс давсаг, хит дүүрч, ханан сунах эсвэл эрхтний ханныг өлгөр булчин агших, цусны хүүдий одоо цусны чулууны одоо колик өвдөлт тийм ээ, бүүрний колик өвдөлт гэх мэт. За өрөвсөл болон цусан хангамжийн дутагдал жишээ нь зүрхний өвдөлт стенокарди, ангина пекторалис вэ тийм ээ, өвдөлт бол үүсгэн. Дотор эрхтний өвдөлт нь ихэвчлэн тодорхой буус байрлалын заахад хэцүү идэг ба. За тэгвэл шилжсэн өвдөлт гэж юу юм бэ? Өвчтөн дотор эрхтэн өвдөж байхад тэр хэсэгтээ биш харин биеийн гадаргуугийн өөр хэсэгт өвдөлт мэдрэхийг шилжсэн өвдөлт гэж нэрлэдэг. Бөгөөд үүнийг гээдийн бүс гэж нэрлэдэг. Яагаад шилжсэн өвдөлт үүсдэг вэ гэхээр дотор эрхтнээс ирж буй вегетатив ширхгүүд болон арьснаас ирж буй соматик ширхгүүдийн эсийн одоо бие нь хоёулаа нугасны цангилгаанд бол байрлаж идэг тийм ээ. Нугасны урд эвэрдэх одоо уулзуур эдгээр хоёр өөр замаас ирж буй ийм бүлсүүд нугасны арын эврийн нэг сегмент дээр давхцаж одоо ирнэ. Тэгэхээр тархины төөрөгдөл үүснэ. Улмаар одоо мэдээлэл тархи руу нэг замаар хажуугийн спиноталамик замаар дамждаг. Тархи дотор эрхтнээс ирсэн өвдөлтийн тохиог ижил сегментэд харгалзах арьсны бүсээс ирж байна гэж андуурч одоо мэдэрдэг гэсэн үг. Дагалдах шинж нь өвдөлт илэрч буй арьсны хэсэгт хүрэхэд хэд мэдрэг болох эсвэл хэвлий хан чангарч хатуурах шинж илэрч болно.
дотор эрхтний өвдөлт биеийн гадаргуу руу шилжих мөн эсрэгээрээ арьсан дээрх эмчилгээ дотор эрхтнийг намдаах механизмын талаар одоо ярьж байна гэсэн үг юм. За зүрхний гаралтай өвдөлт бол шилжсэн өвдөлтийн хамгийн тод жишээ болдог. Нугасны цээжний дээд сегментүүд зүрхнээс ирж буй вегетатив ширхгүүд болон зүүн гар цээжний зүүн талаас ирж буй саматик ширхгүүдийг зэрэг хүлээж авдаг. За зүрхний одоо өвдөлт зүрхний булчингийн цус хангамж дутагдах үед өвдөлтөнд зүүн гар болон цээжний зүүн талын дерматомд бол мэдэгдэнэ. Дотор эрхтэн бүр өөрийн гэсэн харгалзах арьсны бүстэй бөгөөд үүнийг гээдийн бүс гэж нэрлэдэг. Эмч нар эдгээр бүсийг ашиглан дотор эрхтний эмгэгийг уншилдаг. Арьснаас дотор эрхтэнд үзүүлэх нөлөө. Ээлт одоо зөвхөн эрхтнээс арьс руу биш харин арьснаас дотор эрхтэн лөө бас дамжих боломжтой. Энэ нь нугасны түвшинд саматик мэдрэхүүн ширхгүүд вегетатив рефлексийн нумууд өөр хоорондоо нэгт одоо байрлалтыг харуулж байгаамаа. За тэгэхээр гээдийн бүсийг эмчилгээнд одоо ашиглаж болно. Арьсны гадаргуу дээр хийгдэж байгаа дараах эмчилгээнүүд дотор эрхтнүүдийн өвдөлтийг намдаадаг штэ тийм ээ. Дулаанжийн тавих, хүүтэнжийн тавих, түрхлэг түрхөх, иллэг хийх гэх мэт. За хэвлий болон нуруунд дээр бүлээнжийн тавих нь дотор эрхтний өлөр булчингийн спазмыг бол намдаадаг. Түрхлэг болон иллэг хийх, одоо арьсыг үүрэх эсвэл цочроох түрхлэг хэрэглэх нь тухайн сегмент дэх дотор эрхтний вегетатив зохицуулалтанд бол нөлөөлж байдаг. Хүүтэнжин заримдаа үргэлжлэлийг намдаах зорилгоор бол хэрэглэдэг. За шилжсэн өвдөлтийн одоо үндсэн механизмыг одоо дахиад зургаар ингээд харуулах гэж байна. Энэ хажуугийн зургаас бол харж байна тийм ээ. Энтеротом, миотом, дерматом гэсэн 3 үр хэсгээс ирж байгаа мэдрэлийн одоо сэрэл нугасны нэг цэг дээр төвлөрнө. Конвергенц буюу нэгдэх үзэгдэл болон дотор эрхтнээс ирж буй висцерал сенсор, арьс булчингаас ирж буй самата сенсор ширхгүүд нугасны арын ивийн одоо common нейрон дээр очиж болвол нийлдэг. За энэ нейрон бүх мэдээллийг спиноталамик замаар тархи руу болвол дамжуулдаг. Инхээр тархины төөрөгдөл үүсдэг. Тархи энэхүү нэгдсэн замаар ирж буй өвдөлтийн тохиог хүлээж авахдаа дотор эрхтнээс ирсэн үү, арьснаас ирсэн үү гэдгийг яг таг ялгаж бодож чадахгүй. Ингэхдээ тархины тохиог илүү танил болсон гадаргуугийн хэсэг буй тухайн сегментэд харгалзах арьс болон булчингаас ирж байна гэж одоо буруу ойлгодог юм байна. За тэгэхээр гээдийн бүсийн жишээ гэх юм бол өрцөний үргэлжлийн үед өвдөлт мөрлөд дамжина. Бөөрийн хатгааны үед өвдөлт цавь руу дамжина. Коликийн үед гэсэн үг шүү дээ тийм ээ. Зүрхний шигдээсийн үед өвдөлт зүүн гар руу дамжих гэх мэт юм аа. За энэхүү сүүлийн 2 слайдн дээр симпатик болон парасимпатик тогтолцоогоор одоо мэдрэлждэг эргэтэн тус бүрийн одоо нэгдүгээр нейрон нугасны болон одоо аль хэсгээс эхэлж байгаа юм. Тэгээд занглаа нь хаана байгаа занглаа юм бэ? Жишээ нь одоо энд харагдаж байна тийм ээ. Хүзүү толгой хэсгийг хариуцсан занглаа гэж байхгүй учраас цээжний дээд хэсгээс гарсан занглаа нь хүзүүний одоо 3 симпатикийн занглаа үүсгдэг гэсэн тийм ээ. Тэгээд тэрнээс симпатик мэдрэлжилт нь хүзүү толгойн хэсгийн симпатик мэдрэлээ одоо үйлдэл үзүүлдэг. Жишээ нь нүд, нулимсны булчирхай, хилэнд орох булчирхай, эрүүнд орох булчирхай, шүлсний булчирхай болвол хүзүүний одоо superior cervical ganglionаас болвол мэдрэлжилтээ авдаг бахны ингээд нүдэнд болвол хүүхэн харааг одоо медриас болгоно. Булчирхаан одоо үйл ажиллагаануудыг болвол симпатик шүрлийн ялгаралтыг нь нэмэгдүүлнэ. Шүлсний булчирхайг шүрлийг нь бас ихсгэнэ тийм ээ. За симпатик бол зүрхний цохилтын тоог нэмэгдүүлж, агшлтыг нэмэгдүүлж идэг. Нарийн гидсийг болон өксөх одоо бүдүүн гидсний өксөх хэсгийг болвол симпатик одоо мэдрэлжүүлж байгаа нь ямар аль хэсгийн ганглионоос одоо мэдрэлжилтээ авдаг нь харагдаж байна. За парасимпатик бол нүдэнд болон одоо шүлсний булчирхаандад ямар үйлчлэгээтэй вэ гэдг нь бол ингээд хүснэгтээс бид нарыг бүрчлэн харчиж болно. Аль бөөмөс эхлэх үү, ямар зангилгаар дамжих уу, тухайн эргэтэнд ямар үйлчлэгээ үзүүлэх үү гэх тийм. За тэгвэл нэг сонирхолтой зүйл бол симпатик мэдрэлийн тогтолцоо гар,
хөлөнд одоо байх боловч парасимпатик бол байхгүй. За түүнээс гадна арсны болон толгой хүзүүний хэсгийн судсыг болвол симпатик агшаан, хөлөргөн, фило эрекшн буюу ингээд нөгөө шар усыг ингээд босгож байна. Харин парасимпатик бол тэрийг байхгүй болгоно ч гэдэг юм уу, хөлс ялгарах юм болиулна гэсэн тийм үйлчилгээ байхгүй юм байна гэдгийг анхаарах ёстой. За үүнээс гадна адреналины буюу бүрний дээд булчирхайн үйл ажиллагаанд парасимпатик бол ерөөсөө нөлөөлдөг гэхгүй. Өмнө нь дурдсан шиг одоо өөрчлөгдсөн 2 дугаар нейрон шууд норепинефрин, эпинефринийг ялгаруулж цуснд одоо симпатик үйл ажиллагааг дэмжиж идэг гэдгийг санах хэрэгтэй. За ингээм анхаарал тавьсан явдалд баярлалаа.